Орон мэдрэг эрхэм үзэгчдээ тавхан амралтын энэ руу гай тухтай сайхан хүрэлж байна. Дэлхийн болон Монголын спортын ертөнцийн сүүлийн үйл амьдралын мэдээлэлээр бэлтгэн үзүүлдэг спортын мэдээ эхэлж байна. Эрхэм үзэгч тавхын 7 хоногийн бямгараг спортын мэдээ сурвалжлага хүлээн авч үзнэ. Мэдээнийхээ эхэнд өнөөдөр эх орны нийслэлд өрнөсөн спортын томоохон үйл явдлын мэдээлэлээс бид үзүүлэхээр бэлтгэлээ. Мөнгө өвөл 2017 сэдвтэ өвлийн спортын өдөрлөг өнөөдөр үндэсний цэцэрлэг түрээлэнд боллоо. Монгол улсын биеийн төвийн спортын тухай хууль улсын хурлын 2009 оны 95 дугаар тогтоол засгийн газрын 2014 оны 34 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд биеийн төвийн чирэгжүүлэлтийн өнөөдрийн өдөрлөгийг Монгол улсын боловсрол, соёлын шинжилгээ ухаан, спортын яам, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, биеийн төвийн спортын газар, үндэсний цэцэрлэг түрээлэн Монголын цанын холбоо хамтран зохион байгууллаа. Өдөрлөгт зохион байгуулагч байгууллагууд болон Монголын үндэсний олимпийн хороо, нийслэлийн нийтийн биеийн төвийн спортын газар, бүх дүүргүүд, бүх аймагуудын биеийн төвийн спортын газрын өдөрлөгөөдгээд нийтдээ 7 байгууллагын ажилтан албан хаагчид хамрагдан оролцсон юм а. Энэ үеэр гүйлтийн цанын бөөхөө олос таталт сагсан бөмбөгийн шидэлтийн тэмцээн зохиогдож эрүүл агаар эм гисэн уриандор өрсөлдлөө. Өнөөдөр иргэн хүн бол одоо эрүүл орчинд эрүүл хөдөлгөөн, эрүүл зан үйлтэй байж одоо их тох эрүүл амьдрнаа гэдэг нь бол ойлгомжтой асуудал тийм ээ. Тэгэхээр бидэнд бас боломж байна. Манай нийслэл дотор одоо жишээлбэл үндэсний цэцэрлэг түрээлэн ингэж сэлэж байна. Тэгэхээр Улаанбаатар хотын иргэд бол энэ сайхан боломжийг ашиглаад эндээ ирээд амралт чөлөө цагаа зөв үр бүтээлтэй өнгөрөх хэрэгтэй байна. Дээрээс нь одоо бид нар чинь өөрсдөө байгаа боломжоо илүү ашиглагаасаа илүүтэйгээр одоо шинэ юм те байхгүй юмыг бас их хүсэж ярьдаг нэг ийм хандлагатай болчих. Тэгэхээр үндэсний цэцэрлэг түрээлэнд өнөөдөр зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ бол бидэнд ямар боломж байна? Эрүүл агаарт эрүүл одоо идэвхтэй хөдөлгөөнөөр яаж өөрсдийгөө эрүүл чирэг байлгах уу гэдэг энэ асуудлыг сурталчлах зорилготой зохион байгуулагдж байгаа. Ер нь бол нийтийн биеийн тэмэргээд ярихаар голдоо зуны юм яригддаг байдаг. Өвөл нь энэ арга хэмжээнд ер нь нэг хэдэн хүмүүс ингээ баг багаараа нийлээд уул руу алхахаар л хязгаарлагдчихад байгаа. Тэгэхээр энэ нийтийн биеийн тамирын арга хэмжээг өвөлт нь ишээ илүү өргөн хүрээтэй болгохын тулд санаачилсан ажил маань энэ л дээ. Одоо үндэсний цэцэрлэг түрээлэнд 2 км-ийн цанын зам тавьчлаа. Тэгэхээр одоо энийг маань манай цанын холбооныхаа хариуцж ажиллаж байгаа. Нийслэлийн иргэн маань хинч байсан хамаагүй гэр бүлээрээ хурж ирээд энэ ч цанан бэлэн байж төрөслөөд энэ цэвэр агаар цаахан биеийн тамираар хичээлэх боломж хүрч гэнэ гэж болно л доо. Мөнгө өвөл сэдвтэ чирэгжүүлэлтийн өдөрлөгийн 3 төрлийн тэмцээн нийлбэр дүнгээр нийслэлийн нийтийн биеийн төвийн спортын газрын 1-р багийнхан тэргүүлж үндэсний цэцэрлэг түрээлэн орон нутгийн өмчт үйлдвэрийн газар нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн багийнхан 2-3 дугаар ойрон шалгарлаа. Үргэлжлээд энэ өдөрлөгийг санаачлагч биеийн төвийн спортын газраас говь ресорт амралтын цогцлборд орон нутгийн биеийн төвийн спортын байгууллагуудын удирдах ажилтнуудын дунд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.